За hi guys, тэгэхээр Gigatalk podcast-ийн хамгийн анхны одоо зочинтой дугаар гэж хэлж болох бах эхэлж байна. Тэгээд бид нар энэ удаагийн дугаартаа ер нь бол бид хоёр дандаа технологийн салбарт болсон одоо мэдээллүүдийг өөрсдийнхөө хэмжээнд судалж ярьдаг. Тэгээ энэ удаа бол Samsung корпорацийн хэмэл оюуханы судлаач инженер Наранху ахыгаа бол урьж оролцуулсан байгаа. Тэгээ сайн байна уу та? Бид хоёрын бас урилгыг хүлээж авсанд баярлалаа. За юу яцгаан тэгээд урьсанд баярлалаа. Тийм тэгээд яг баг зэрэг тодорхой товч юу хийлэхэд яг Samsung дотроо хоёр том дивиз байгаа тий. Мобайл болон хагас дамжуулагч. Миний болохоор яг хагас дамжуулагч талдаа судалгаа. Тэгэхээр илүү одоо жоохон хардвер тал руугаа илүү төлхөө ойрхон ажилладаг гэх юм уу. За тэгэхээр ерөнхийдөө бол би илүү нөгөө basic асуултуудыг асууя гэж бодож байна. Тэгээ манай Түкайх маань бас ярилцаад тэгээ хамгийн ихний асуулт бол хоёлаа хамгийн түрүүнд бол асуултуудаа эхлэхээс өмнө өөрийнхөө одоо Samsung-д ямар ажил хийдэг вэ? Өдөр тутмын ажил хэрхэн өнгөрдөг вэ? Одоо ямар төслүүдээр ажиллаж байгаа вэ гэдгийг эхлүүлэх юм бол за тий би 2017 онд Samsung-д орсон. Тэгээ одоо яг 8 дахь жилдээ ажиллаж байна. Яг Samsung-д ороход болохоор software center гэдэг яг Samsung чи ер нь бол hardware компани. Гэхдээ software тал дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт айгүй ховор. Илүү дандаа hardware бүтээгдэхүүн зардаг компани. Тэгээд яг намайг орж явах software талаас одоо илүү сайжруулъя, software тал руу боломж юу байна гэдэг талаас гадаад хүмүүсийг авч ирсэн. Тэгээд энэ боломж олдоод орсон. Тэгээд яг 8 жилийн хугацаанд болохоор би IoT, суперкомпьютер, тэгээд одоо сүүлийнх нь болохоор AI судлаач инженерээр ажиллаж байна л да. Тэгээд яг одоогийн ажиллаж байгаа төсөл болохоор chip design хийхэд одоо инженерүүд chip design хийхдээ бас нэг доод түвшний програмчлалыг ашигладаг юм аа л да. Тэр нь бол одоо Verilog гэдэг нэртэй. Яг одоо дээд түвшний хэрэглээний програм хангамж зохиоход бол хүмүүс Python ч юм уу C гэсэн Java гэсэн хэлүүд ашигладаг бол яг chip design хийдэг инженерүүд бас өөрсдийн гэсэн жижиг доод түвшний хэл байдаг. Тэгэхээр тэр хэлийг одоо тэр хэлээр л chip дизайныг тодорхой хэмжээнд бичнэ гэсэн үг л дээ. Яг хав дизайн гаргахад хүн зураг гаргаад ингээ загварчлаад явхад боломжтой. Тэгэхэд нөгөө хүн болохоор алдана. Хүний алдаа их гарна. Тэрийг багасгахын тулд ийм шинэ програмчлал үүссэн. Тэгээ энэ програмчлал хэлээр нэгсэндээ дизайныг кодлдог гэсэн үг. Тэгэхээр энэ кодыг AI-аар ашиглаж яаж одоо нөгөө copilot гэж ярьдаг те. Энэ кодыг яаж AI ашиглаж хурдан болоод одоо хурдсах вэ гэсэн team project-н дээр одоо яг team модель AI model хөгжүүлээд сургаад явж гин гэсэн. За тэгэхээр энэ дээр чи chip design дээр ингээ ажиллаж байгаа гэсэн тий AI. Тэгэхээр доод түвшний дээд түвшнийг тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг дээд түвшнийх нь ингээ програмууд нь гэхээр за TensorFlow, Python гэдгийг ерөнхийдөө мэддэг програмууд байгаа. Тэгэхээр доод түвшин дээр болохоор яг өөрөнгө гэсэн яг chip design-ыг хийхэд одоо амарчсан нэг тийм software program хийж байна. Энэ нь болохоор яг одоо манай Samsung ингээд яг өөрөө яг in house ингээд хийдэм үү эсвэл одоо 3 дахь ч юм уу тийм open source ч юм уу тиймэрхүү ингээд модельүүдийг ашиглаад тэгээд тэрэн дээр болохоор өөрийнхөө одоо програмчлалыг ингээд илүү localize хийгээд өөрийнхөө chip design дээр хийдэг үү? Яг одоо бол open weight гэж ярьж байгаа тий одоо томоохон AI компаниуд AI одоо модель сургаад тэрийг нээлттэйгээр тавьж байгаа. Тэрийг авч ашиглаад бид нар өөрсдийн одоо in-house data буюу компани доторх өөрсдийн бизнесийн датагаа тэр модель дээр сургаад ингэ явж байгаа гэсэн үг. Тийм. Бусад компаниуд ч гэсэн ер нь энэ жишгээр бас явж байгаа. Тэг явж байгаа тий. Аха. Ер нь бол хэдийн зорилго бол өөрсдийн гэсэн яг модельт болох. Аха. Тэгэхээр бид хоёр бас хэдэн дугаарыг өмнө ерөнхийдөө нөгөө нэг Nvidia-г нэлээд их ерөнхийдөө бол cover хийсэн, ярьсан. Тэгэхээр Nvidia ч нь болохоор ингээд дотроо угаасаа Nvidia ч нь өөрөө нөгөө нэг foundry business байхгүй тий. Зөвхөн дизайн хийдэг, chip design хийдэг. Тэгэхээр chip design-а хийхдээ гэхдээ яг hardware нь бол TSMC хийгээд гэхдээ өөрийнхөө software-ыг ингээд дээр нь тавьсан байгаа. Тэр software нь болохоор нөгөө CUDA гэдэг software байгаа тий. Тэгэхээр одоо энэ дээд түвшин, доод түвшин гэдэг. Тэгээ энэ дээр одоо жишээ нь CUDA ер нь хаана байгаа даа. Доор нь дээр нь дундуур байна уу? Тий одоо энэ бас юм яг шууд ялахад айгүй хэцүү л дээ. Яг би хувьдаа болохоор дээд түвшин доод түвшин гэж байгаа. Дээд түвшин гэхээр одоо програм хангамжийг софтверийн экосистем ярих юм бол хамгийн дээд түвшинд болохоор жирийн хүн хэрэглэж байгаа програм хангамжийг зохиож байгаа хэлнүүдийг оруулна. Тэр нь юу вэ гэхээр одоо Facebook те Google, Microsoft одоо тэр хэрэглээний програмуудыг
бол Python, C ч юм уу тэр хэлнүүдээр хэлж байгаа учраас би дээд түвшний гэж. Доод түвшний гэхээр бүр одоо бидний мэдэх одоо багада бид нар одоо компьютер форматлал драйвер суулгадаг гэсэн тий. Тэр драйвер болон middleware гэдэг бол яг доод түвшний. Доод түвшний гэдэг нь яагаад гэж нэхээр одоо муу ч юм уу сайн гэдэг утгаар нь биш. Хардвер руугаа хэр ойрчин тэрийг түвшнэр нь доод түвшин гэж байгаа. Тэгэхээр тугагээс одоо тэр CUDA болохоор яг дээд түвш доод түвш яг дунд юм. Дундоор байна тий. Дээд түвшний одоо програмчлалын хэлүүд ашиглах үед тэр суурийг бэлдэж өгч байгаа юм. Сая бол маш олон техникийн хэллэгүүд бол дурдлаа. Chip design гэдээ дурдж байна. IoT, Super AI гэдээ дурдж байна. Яг нь бит хоёр бол мэдээлэл дээр бол аль болохоор энгийнээр тайлбарлаад бас тий юу хахыг хичээж байгаа. Гэхдээ анхуу хахыг яг одоо хүмүүст chip design гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлах юм бол мөн дээрээс нь Super AI гэж бас юу юм бэ гэдгийг манай сонсогчдод тайлбарлаж өгөх юм бол за chip design гэхээр одоо ямар ч компьютерийн одоо супер компьютер ч бай, хувийн хэрэглээний компьютер ч бай, энэ компьютер хардвер нь өөр дээрээ юм яг төв боловсруулах юнит буюу хэсэг гэж байдаг. Тэр нь одоо бүх командуудыг, бүх өгөгдлүүдийг боловсруулж идэг төв зэг одоо төв хэсэг байгаа тийм. Бидний энийг сайн мэдэх нэг төлөөлөгч нь бол CPU гэж байгаа. За AI дээр болохоор CPU маань яаж ажилладаг вэ гэхээр ер нь бүх командуудыг ийм sequential буюу ийм дистратагаар ийм дарааллын дагуу ажилладаг учраас жоохон удаан ерөнхий зорилтын. Тэгтэл GPU гэдэг гарч ирээд энэ командуудыг хэдэн мянган командуудыг зэрэг боловсруулах боломжтой болж ирснээрээ альва хүнд тооцоол scientific одоо computation-ыг хурдан боловсруулдаг давуу талыг харуулж ирсэн. Энэ ч утгаараа одоо AI бол энэ GPU гэдгийг авч ашиглаж байгаа. Тэгэхээр chip design гэдэг маань өөрөө энэ CPU, GPU одоо Google бол өөрсдийн in-house бүтээсэн TPU гэж байгаа. Tensor Processing Unit гэдэг. Эдгээр одоо чипүүд одоо эдгээр маань өөрөө чипүүдээс бүтэж байгаа гэсэн үг л дээ. Чипийг бол ер нь бол янз бүрээр хэлдэг одоо microchip гэж хэлж болно. IC буюу integrated circuit гэж хэлдэг те. Тэгэхээр энэ маань ер нь бол ямар нэгэн өгөгдөл орж ирлээ. Энэ өгөгдлийг яаж одоо хурдан боловсруулад бага энергиэр хурдан боловсруулад үр дүнгээ өгөх вэ гэдэгт л зориулагдсан боловсруулах хэсэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ маань бол CPU, GPU бүхэл төрлийн боловсруулах одоо computation хийх тийм хардверт ордог. Одоо сүүлийн үед бол embedded буюу одоо машины хүртэл одоо CPU гэж байгаа шүү дээ. Тэн дээр хүртэл чип орж байгаа, гар утсанд орж ийн. Бидний цаг одоо сүүлийн үед орсон тэр метагийн нүдэн шилтэн дотор хүртэл нэг чип буюу боловсруулдаг юнит байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдд орж байгаа. Тэгэхээр энэ тэгвэл чип дизайн гэдэг нь юу вэ гэхээр энэ чипийг яаж жижигхэн болгох уу, яаж бага цахилгаан эрчимч оруулах уу гэдэг дээр л ерөөсөө банкын судалгаа шинжилгээ одоо дэвшил шинэ юу ажиллах уу гэдэгт ажиллаж байгаа. Яаж дизайныг сайжруулах вэ гэсэн зүйл. Хоёрдугаар тэр Super AI гэж би бол түрүү супер компьютер ярьж байгаа. Энэ Samsung яг 2018 онд Samsung HBM буюу тэр одоо компьютер серверт ордог санах ойны борлуулалтаараа дэлхийд бүр тэргүүлсэн. Одоо all time high буюу бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалт, хамгийн өндөр ашигтай болж ирсэн. High bandwidth memory тий. High bandwidth memory. Одоо бол TSMC бас үйлдвэрлэдэг. Тэгээ энэ яг оргил үе дээр одоо Samsung-ийн шинэ одоо өөр шинэ бизнес юу болж болох вэ? Мөнгө зарах бизнесүүд юу вэ? Шинэ судалгаа руу ямар мөнгө хийж болох вэ гэдэг дээр бол ер нь супер компьютер хийх хэрэгтэй юм байна. Ягаад тэгэхээр бид нар өөрсдөө чип дизайн хийдэг, тэрийг үйлдвэрлэдэг, foundry буюу үйлдвэрлэдэг ийм компани учраас супер компьютер дээрээ өөрсдийн чипийг ашиглая гэсний дагуу гарсан прожект байгаа. Энэ дээр орж ажиллаад одоо та бүхэн мэдэх юм бол энэ Samsung-ийн утсан дээр жижигхэн мобайлын ийм чип байгаа. Тэр нь NPU гэж нэрлэж байгаа. Neural Processing Unit гэдэг. Энэ нь яадаг вэ гэхээр GPU, CPU-гээс тусдаа зөвхөн AI-ийн тооцоолуудыг хийх зориулагдсан чип. Тэр нь Exynos биш үү? Exynos биш. Окей. Тэгэхээр энэ нь одоо 2 дахь, 3 дахь, 4 дахь үе дээр одоо явж байгаа. Тийм. Тэгэхээр тэр чипийг ашигласан супер компьютер хийнэ л гэсэн тийм прожект байсан. Гэхдээ одоо энэ нь бол зогссон байна. Зөвхөн тэр нь бол серверийн супер компьютер
биш. Зөвхөн мобайл руугаа явъя гэсэн чиглэл рүү өөрчлөгдөв. За наранхуугаас нэг гоё зүгээр том зургаар нэг гоё асуулт байна тий. Хоёлаа за сая бол бүр амар гүнзгий ингээ явууллаа. За яг энэ хэмэл оюухны одоо chip design тэр дотроо за NPU, TPU, CPU, GPU гэж явууллаа. Хэмэл оюухан гэдэг үг бараг өгүүлбэр болгон дээр өнөөдөр явагдаж байна тий. Хүн болгон AI гэж ярьж байна. За компани болгон ямар ч AI-тай холбоотой биш ч гэсэн AI powered гэж одоо ярьдаг болсон тий. Би ч гэсэн миний ажлаар одоо ерөөсөө хэмэл оюухан бодлоо. Тэгэхээр яг зөндөө ойлголтууд байна. Тэгэхээр энэ ойлголтуудыг зүгээр ингээд чиний зүгээс яг одоо яг AI дээр ингээд ажиллаж байгаа эксперт хүний зүгээс зүгээр ингээд сонсогчтой ингээд тайлбарлахаа тий. За AI гэж нэг ухагдах юм байна. Machine learning гэж хүмүүс бас их яриад байна. За deep learning гэж бас хүмүүс их яриад байна. За тэгээ одоо болохоор энэ generative AI гэж их ярьж байна. Neural network гэдэг зөндөө олон үгнүүд те. Ихэнх хүмүүс эднэр нь ингээд яг зүгээр нэг ухагдах юм шиг те. Тэгтээ бас хоорондоо ялгаатай байх гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр чиний зүгээс энэ их ухагдахыг биднэрт нэг жоохон тайлбарлаад өгөөч. За энэ бас их гоё асуулт л да. Энэ хоорондоо эдгээр одоо технологиуд гэж одоо ярил л да. Энэ технологиуд хоорондоо маш их уялдаа холбоотой ингээд зангидсан юм шиг болохоор яг таг ялгаж салахад аюу хэцүү. Гэхдээ бүгд бие биентэй ашиглагддаг. За хамгийн том зургаар нь яривал AI нь бол хамгийн гадна байгаа. Маш томоор. Хамгийн том AI гэдэг ерөнхий том зүйл байна. Тий хүрээ одоо бөмбөлгөөр авч үзвэл нэг юм том бөмбөлөг дотор энэ бол AI байж байна тийм үү. За үүний дотор нь юу вэ гэхээр machine learning гэж байгаа. Дараагийн том нь гэсэн үг шүү дээ. За тайлбарын нас хамт явчих. AI гэдэг маань болохоор хиймэл оюун ухаан буюу хүн биш те хүний гараар бүтээгдсэн тийм оюун ухаант зүйлийг AI гэж байгаа. Энэ нь одоо бидний ярьж байгаа ChatGPT бол яг энэ дотор хамарж байгаа боловч яг биш гэсэн үг. AI гэдэг бол яг л одоо бидний зөгнөл кино дээр гардаг те хүн биш мөртлөө хүнээс илүү ухаантай ч юм уу хүн шиг оюун ухаант зүйлийг AI гэнэ. За дотор нь machine learning гэж технологи байна. Энэ нь яаж нэг гэхээр яг одоогийн AI гэсэн бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа гол технологи нь энэ machine learning гэдэг дээр явж байгаа. Энэ нь юу вэ гэхээр компьютерт бид нэр одоо мэдлэг олгож байгаа. Ер нь компьютерийг сургаад л одоо машиныг сургаж асуудлуудаа шийдвэрлэж байгаа юм технологи гэсэн үг. Machine learning дотроо болохоор deep learning явж байгаа. Ягаад тэгэхээр deep learning гэдэг нь machine learning нэг л салбар байхгүй юу тийм ээ. Анх machine learning гарахтаа бол одоо нэг хүний тархины neural network буюу хүний мэдрэлийн систем дээр одоо үндэслэж neural network гэсэн одоо салбар шинжилгээ ухаан гарсан. Энэ нь хүний тархины эсүүд хоорондоо мэдээлэл солилцсноороо одоо альва шийдвэр гаргах асуудлыг шийдвэх тэр үйл явц явдаг байсан тэр дүгнжил гаргасан зүйл байгаа. Deep learning гэхээр тэр нейрон буюу мэдрэлийн эсүүдийг маш олон давхаргаар хийвэл яах вэ? Одоо 1000 ч юм уу 2000 давхар фильтрээр гэсэн үг те. Альва асуудлыг эхнээс нь оруулаад фильтрлээд үр дүнгуудын хооронд нь явуулсаар хагаад 1000 алхмын дараа үр дүнгээ гаргадаг. Энийг болохоор одоо гүний сургалт буюу deep learning гэдэг. Яг ингээд ярихаар баг зэрэг ойлгомжгүй яг ингээд зураад үзүүлэл уг нь маш ойлгомжтой амархан. Бид рүү зураг оруулнаа тий. Тэгэхээр яг яриач ингээд зураг оруулаа явчих тий. Саан золдгоо. Би ингээд зураг яваад байна шүү дээ. Үзэгчтэй ингээд харуулаа тий. Тийм байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бол одоогийн AI-ийн бүтээгдэхүүнүүд бол бүгд machine learning технологи дээр одоо үүсэж байгаа гэсэн үг. Одоо энэ модель одоо трейнинг хийхдээ сургах гэдэг чинь өөрөө яг machine learning явж байгаа. Машин сургалт. За тэгэхээр AI ингээ хамгийн дээр нь байна. Тэрний доор болохоор machine learning доор болохоор deep learning. За deep learning нэг арга нь болохоор одоо neural network тий. Тэгээ neural network тэр ингээ зөндөө олон одоо layer-ууд ингээ байгаа. Тэгээд тэр нь болохоор илүү одоо нөгөө бүтцгүй одоо датаг одоо ингээ сургахад хамгийн өгөөчтэй гэж харж байгаа. Тэр нь болохоор нөгөө unstructured data дээр буюу одоо хүний natural language processing гэж байгаа. Тэрэн дээр болохоор энэ deep learning одоо хамгийн одоо бүтээмжтэй хамгийн ашигтай одоо аргуудын нэг юм уу гэж ерөнхийдөө хараад байгаа. Энэ зөв ойлголтоо. Тий зөв. Ер нь яг deep learning гарахаас өмнө ер нь бүх дата бол одоо data labeling буюу одоо шошголдог байсан л да. Бүх датаг юу нэхээр нэг нохооны зураг байлаа гэхэд энэ нохоо шүү гэж заавал шошго тавьдаг байсан. Тэ энэ бол нохоо, энэ бол муур шүү гэж. Тэгж шошголж ийж машин сургалт хийж ийж тэр машин тэрийг ялгадаг. Одоо тэрнээс сурах нь байна шүү дээ. Deep learning гарч ирснээрээ заавал альва датаг одоо лейблэмийг шошголох одоо data annotation гэж ярьдаг. Ингээд энэ дата бол ийм шүү гэж зааж өгөхгүйгээр unsupervised learning буюу ямар нэгэн хүний оролцоогүйгээр тэр датаг сурахад л
модель маань өөрөө маш сайн ажилдаг юм үр дүн гаргаж ирсэн учраас энийг хүн болгоод ашиглаж байна. За тэгэхээр яг наадхан дээр чинь аюул сонирхолтой надад асуулт өгдөн. Тэгэхээр байгаа за энэ unsupervised learning гэдэг ингээ ярьж байна те. Энэ бол ингээ онлайн хувьд бол ерөнхийдөө теори нь бол ингээ ерөнхийдөө байсан. Тэгэхэд ингээ гинт нэг өдөр OpenAI гэдэг компани ChatGPT-г ингээ гинт гаргаад ирсэн те. Тэр хүртэл миний бодлоор хүмүүс бол за химэл ухаан гэж байдаг. Гэхдээ нэг тийм амар sexy topic бол ерөөсөй байгаагүй те. Бид нэр ингээл за metaverse яриад, криптогоо яриад, биткойн яриад ингээл байжсэн чинь нэг мэдсэн чинь ChatGPT гарч ирээл ерөөхдөө баг хүн төрөлхтнийг ингээ гинттэй юу вэ ингээ үнэхээр тийм лаг ингээ бүтээгдэхүүн гарч ирсэн. Тэгэхээр яг одоо химэл ухаан дээр ажиллаж байгаа экспертийн хувьд те чи яг OpenAI ChatGPT гарсан тэр өдрийг хараад ChatGPT рүү ингээ чи ороод ингээ тэр бүтээгдэхүүн ингээ хэрэглэхэд чамд ямар санагдсан? Чиний төсөөснөөс хамаагүй хүчтэй байсан уу? Чиний төсөөснөөс хамаагүй хурдан энэ том дэвшилт ингээ гарч ирсэн үү? За тэгээ энэ дэвшилтийг гаргахад даарталт нь ингээ зөндөө бас технологийн ингээ том одоо дэвшилтүүд байсан л баг те. Яг what happened? Яг яагаад гинт ингээ ChatGPT бидний урд ингээ гинт гараад ирэв? Эсвэл энэ гинтийн асуудал биш байсан юм уу? За хамгийн эхлээд зүгээр товчоор хэлэхэд OpenAI ChatGPT гэдэг одоо тэр бүтээгдэхүүн сонголтыг маш зөв хийсэн л гэж би бол маш товчоор хэлнэ. За энэ юу гэсэн үг мэ гэхээр ChatGPT гарахаас за ChatGPT гэдгийн GPT гэдэг үг нь өөрөө General Pre-training гэсэн үгний товчлол. Энэ юу вэ гэхээр GPT-5 гэдэг моделийг OpenAI 4 гэдэг 3 одоо GPT 1 2 3 4 5 гэсэн модельүүдийг хөгжүүлж байсан байхгүй анх. Тэгж явсаар байгаад энэ GPT гэдэг моделийг ашиглаад chat-ийн сервис хийя гэд ChatGPT гэсэн бүтээгдэхүүн гарсан. Тэгэхээр тэр GPT гэдэг нь өөрөө одоо энийг машинаар авч үзэх юм бол ChatGPT бол одоо OpenAI бол Toyota юм те. Тэгэх юм бол ChatGPT бол тэдний компани одоо Land Cruiser 200, 300 байхгүй тий. Одоо GPT-5 гэдэг нь бол одоо хамгийн сүүлийн Land 300 гэдэг ч юм уу тий. За тэгвэл машин дотор хамгийн чухал эдэн юу вэ гэхээр мотор байна тийм үү. За тэр мотор нь тэр GPT байх нь. GPT гэсэн модель байх нь. За тэр модель тэгвэл тэр моторыг хийдэг чухал нэг эдэн байлаа гэж бодъё тий. Цилиндрч гэдэг юм уу тий. Тэр нь юу вэ гэхээр transformer гэдэг архитектур байна. Энэ transformer гэдэг архитектур нь одоогийн баг бүхэл generative AI модельүүдийг яг гол архитектур гэсэн үг. Энийг хэн зохион бүтээсэн гэхээр Google. Тэгэхээр ChatGPT гарахаас өмнө тэр гол одоо энэ сүүлийн generative AI-ийн модельүүдийг боловсруулах тэр одоо анхны орц гэх юм уу те одоо recipe гэж тэрийг бол Google аль хэдийн мэдчихсэн. Тэрийг нээлттэй тавьж байсан. Ер нь яг энэ ChatGPT гарахаас өмнө AI байсан юм уу байгаа юм уу гэж ярих юм бол байсан байгаа байхгүй юу. Тэдний том жишээ бол одоо recommendation system. Facebook дээр ингээл явж итэл би онлайн дээр нэг пүү зарсан чи Facebook дээр зарна гарч ирдэг ч юм уу те. YouTube одоо миний сонсон дуутай уялдаатай шинэ дуунуудыг санал болгодог. Эдгээр бол бүгд санаа deep learning дээр суурилсан AI модулууд байсан. Тэгэхээр ChatGPT гарахаас өмнө компаниуд бол ер нь за ерөөсө recommendation л явах юм байна гэж харж байсан байхгүй. Ерөнхийдөө хүмүүст одоо хэрэгтэй зүйлийг бодлогоогоор санал болгоё. Энэ сервис дээр яг мөнгө олъё гэж бодож ирсэн. Үүний дагууч Samsung HBM PIM гэсэн одоо чип гаргаж ирсэн. Одоо memory гаргаж ирсэн. Тэр нь одоо process and memory буюу одоо бүх юмыг CPU дээр боловсруулахгүй memory төтөл CPU хийгээл ийм бүтээгдэхүүн гаргаа явж итэл ChatGPT OpenAI ерөөсөө юу юм байна? Large language model буюу ерөөсөө л энэ хэлний модель бол яг дараагийн том бүүм юм байна. Одоо хүмүүстэй ерөөсөө юм chat service гаргая гээл одоо хамгийн зөв тэр одоо зөв бүтээгдэхүүний санаага айгу зөв болсон юм байна гэж бодож байсан. Тэгээ анх ер нь бол ChatGPT team сайн байгаагүй л те. Дөнгөж гараад яг ашиглаж байхад айгуух алтаатай. Тэгээд олон юм модельүүд санал болгодог гэсэн шүү дээ. Одоо mini ChatGPT 3 mini lite одоо reasoning big гэнтэр гээл те. Эндээс чинь яг хувь хүн жирийн хүн бол тэрийг хараад бол сайн ялгаж салахгүй шүү дээ. Бүгд л адилхан санагдана. Тэгтэл тэр чинь өөрөө дотроо ямар одоо асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа юм гэдгээс хамаарат модельөө зөв сонгох хэрэгтэй байсан. Одоо харин тэрийг ChatGPT бол одоо ингээд GPT-5-аар шийдчихлээ шүү дээ. Хүн бол модель сонгох шаардлагагүй. Юу л бичнэ. Хэрвээ амархан зүйл байвал шууд хариулна. Хэцүү зүйл байвал одоо reasoning модель руу шилжээд ингээд цаг хугацаа одоо явж байгаа. Тэгээд ChatGPT-ийн бас нэг бусдаасаа илүү бүр онцгойсоо хийсэн юм юу вэ гэхээр одоо
reinforcement learning гэж байдаг. Одоо хүнээс фидбек аваад тэр фидбекаараа модель одоо тэр загвартаа энэ хариулт чинь буруу байсан шүү. Энэ чинь зөв байсан шүү, сайн байна гэдэг ч юм ийм reward өгдөг. Ингэж явснараа тэр модель бол илүү бусдаасаа бүр хол тасархаа явж байгаа байхгүй юу те. Энэ болох гол шалтгаан тэр chat service-а хүмүүс үнгүү нээлттэйгээр тавьсан. Тэгэхээр бүх хүн тэр модель руу хандлаа дата авсан, фидбек буцаагаад үнгүү авсан гэсэн. Тэрүүгээр улам сайжруулах явсан. Тэгэхээр иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн нь first to market advantage гэдэг чинь тий маркетед эхлээд орсон нь болохоор бас нэлээд том бас эерэг ягаад бол тэрүүгээр нь reinforcement learning-оор ингээд дата цуглуулсан байна. Гэтэ би яг наадах чинь бас ингээд уншижсэн бас айгу гайхчихсан ингээд зүгээр дотроо яагаад гэсэн бэ гэхээр яг энэ хамгийн том одоо тий LLM моделийг ингээд үүсгэхэд ардлынх нь хамгийн том одоо технологийн дэвшилтүүдийнх нь нэг нь болохоор яг Transformers гэсэн байгаа байхгүй тий. Тэгээ Transformers нь болохоор Google өөрөө бий болгосон. Тэр 2017 он ч л баг ингээд гаргацсан open source байдлаар байсан. Тэгэхэд Google өөрийнхөө хамгийн анхны одоо LLM модель ChatGPT ингээд гаргаагүй хоцорсон тий. Тэрний өмнө ингээд хаамаагүй зүгээр гарааны бизнес OpenAI ChatGPT ингээд гаргацсан. Тэгэхээр яг яагаад Google ингээд хоцорсон юм бол зүгээр чиний харсан. Эсвэл Google тэгтээ тэргүй өөр ингэсэн нөгөө нэг бизнестэй байсан. Тэрэн дээрээ ингээд нөгөө хиймэл оюухан арай өөр байдлаар ашиглаад тэндээс зөндөө олон ашиг ингээд орлуулах одоо ашиг хүртэж байсан учраас энийг нэг тийм чухал бүтээгдэхүүн гэж тухайн үед хараагүй маркетаа ойлгоогүй юм болов. За би болохоор яг нөгөө бизнесийн хүн биш болохоор яг техник одоо жоохон инженер талаасаа харж байгаа юм л да. Тэр юу гэхээр миний бодлоор Google бол тэрийг хараагүй гэхээсээ илүү зүгээр зорилго нь арай өөр байсан баг. Тий, OpenAI бол ер нь одоо ингээд ChatGPT-г харах юм бол ерөөсөө л мөнгө яаж олох вэ гэж надад санагдаж байгаа байхгүй тий. Ерөөсөө энэ сервисээс яаж мөнгө олох вэ гэдэг дээр илүү анхаарат байгаа юм шиг санагддаг. Ягаад тэгэхээр ChatGPT моделийг ингээд харах юм бол ер нь яаж л хүнийг одоо сэтгэлд нь нийцсэн хариулт өгөх гэдэг ерөөс бүх юм тэрлөө чиглэж байгаа юм шиг харагдаж байгаа юм л да. Google-ийн хувьд миний бодлоор тухайд Transformer гэдэг одоо архитектыг гаргачаад арай өөр илүү том юм руу зүтгээд байсан болов уу гэж л би зүгээр одоо гаднаас Google-д ажиллаагүй хүн гаднаас харахад гэж байна. Тэр нь яагаад тэгэхээр Google-ийн DeepMind гэж одоо компани байгаа тийм англид суурьтай. Тэднийх бол үнэхээр шинжлэх ухаанд магадгүй AI-ийн хүн төрөлхтөнд одоо хийсэн хамгийн зөв байж магадгүй зүйлийг одоо гаргасан ш. Тэр нь бол одоо AlphaFold гэж байгаа. Сонссон баг тий. Одоо protein 3D structure одоо predict хийдэг. Тэр Gonos эхэлсэн тий. Alpha 0 гэ Go тоогож эхэлсэн чи одоо ингээд Godom protein дээр эхэлсэн тий. Дараа нь Alpha 0 гэ дараа нь Alpha одоо fold гэж гарч ичнэ. Тэр нь одоо 50 жилийн хугацаанд 180 мянган одоо protein буюу уургийн одоо бүтцийг хүндрэлтэнд дээдсэн байсан байгаа. 50 жилийн хугацаанд 180 мянга. Гэтэл энэ Alpha fold нь гарч ирээд 200 сая протеины бүтцийг одоо шууд нээсэн. Нээсэн ч байхдаа одоо prediction хийсэн тийм. Гэхдээ энэний одоо accuracy буюу одоо оновчтой зөв байдал нь бол маш өндөр гарч ирсэн. Тэгээ энэ бол энэ AI-ийн магадгүй хүн төрөлхтөнд хийсэн хамгийн одоо зөв ашиглагдсан зүйл баг. Тэгэхээр магадгүй зүгээр Google тэр тал руугаа арай том юм руу жоохон зориодсон юм болов те. OpenAI хажууд нь бол илүү ийм зүйл ажиллах юм байна. Хүмүүст яг энэ зүйл хэрэгтэй байна. Мөнгө олж болох юм гэж харсан. За дараагийнхаа сэдв рүү явахаас өмнө хэд хэдэн зүйлийг барьж авъя. За нэгдүгээр бол та яриандаа айгүй архитектур гэдээ дурдлаа тий. Ер нь бол яг технологитой холбоотой иймэрхүү сэдвүүдээр архитектур гэж үгнүүд гарч ирээд ер нь чип дээр ч гэсэн гарч ирж байна. Ямар архитектур based байгаагаас хамааран төрөнийх нь одоо хүчин шийдвэрлэг гэдгээгээд манай сонсогчдод архитектур гэж яг юу яриад байгаа юм бэ гэдгийг нэгдүгээрт тайлбарлаж өгье. Тэгээ шууд хоёрдугаар бас асуулт нэг юм бол та сая моделийн талаар ярьж байна. Одоо reasoning модель гэдэг ч юм уу те. Ер нь энэ модулууд хоорондоо ямар одоо ялгаатай байгаад байна, ямар тохиолдолд ашиглаад байна вэ гэдгийг жоохон дэглэрэнгүй энгийнээр тайлбарлаж өгөх юм бол за архитектур гэдээ явахаар одоо за юугаар одоо хар үгээр айгу энгийнээр тайлбарлах юм бол те. Одоо байшин барихад одоо гүн рүүгээ одоо хитэн давхар цутгах уу ч юм уу те. Эсвэл ханаа ямар зузаантай ямар одоо түүхий дээр барих уу гэж шийдэхтэй адилхан тухайн моделийг хідэн нейронтой байлгах уу, хідэн леертэй байлгах уу те. Мөн дээрэс нь тэр леер хоорондоо одоо бүх леерүүдээ холбоод байх юм уу, дунд нь заримыг нь алгасах юм уу гэдэг ч юм уу те. Ерөнхийн одоо манайхаар бол араам гэж ярьдаг те. Ерөнхийн бит одоо тэр
загварын л одоо архитектур гэж хэлэх юм уу да тийм ээ. Тийм. Тэгээ энэ дотор яг хөө GPT энэ transformer гэдгийн бусдаасаа бүр онцгой байсан зүйл нь юу гэхээр одоо attention гэдэг зүйлийг хийж өгснөөр маш их давуу тал болсон. Энэ нь юу гэхээр ер нь AI энэс өмнөх одоо AI модельүүд болохоор одоо хүнтэй ингээ харьцаж байх та тий. Одоо ямарваа нэг текст оруулаа гэхэд тэр текстний үгнүүд нь хоорондоо ямар уялдаатай мэ гэдгийг бол нэг сайн мэдж чаддаггүй байсан байхгүй. Одоо жишээ нь чиний нэр хинбэ гэж асуухад миний нэр одоо Болтко гэж хэлэхэд тий. Дараагийн өгүүлбэрүүд явахад энэ хүний нэр Болтко шүү ч юм уу тий. Тэрийг бол ингээд санаж одоо тэрлүү энэ Болтко гэдэг үг илүү их чухал үг шүү ч гэдэг юм уу тий. Тэрлүү их юм attention одоо анхаарал хандуулах тэр чадварууд дэр маш муу байсан. Харин энэ трансформер дээр болохоор энэ нэг илүү сайн гаргаж өгсөн. Болохоор одоо энэ архитектор одоо бүгд нь аягүй сайн ажиллаад байгаа байхгүй тий. Тэгээ яванда бүр LLM-ийн модель мөртлөө, language модель мөртлөө өөр зүйл хүртэл ашиглагдаж шүү дээ. Зураг одоо суулгач хүртэл юм да. Тэгэхээр тэрийг би чамаас асуух гээд. За тэгэхээр илүү яг нөгөө engineer technical тал дээр нь илүү focus хийгээ те. Тэгэхээр за одоо ингээд ChatGPT хамгийн анх гарахад text to text гэдэг те. Text to text гэдэг чинь TTS ч юм уу, team моделээр ерөөдөө явж байгаа. Гэхдээ дөнгөж яг сүүлийн дугаар дээр Boltco битээр чинь 4-5 шин бүтээгдэхүүнийг чинь coverлж байгаа байхгүй юу. Тэрнийх нь нэг нь болохоор за Genie 3 гэдэг Google одоохондоо арай гарааг байгаа. Гэхдээ Genie 3 бол би бол ингээд текст бичнэ, prompt бичнэ. Тэг гарч байгаа одоо үйлдэл нь болохоор зүгээр яг ертөнцийг бүтээж байгаа байхгүй юу. Тэ. За би өнөөдөр Италийн одоо хаан чинь тэ тэнд ингээд амармаар байна. Тэнд ерөнхийдөө ямар байгаа бол гэж би prompt гарангууд тентхий ингээд гоё шууд байгалаг гараад ирчих. Тэр бол одоо text to video ч биш бүр ингээд text to world creation бар ингээд ертөнд бүтээчихэж байгаа байхгүй юу. За тэгээ хамгийн ойрхнууд нь бол өнөөдөр би ингээд яг одоо чамтай ингээд ярихаас өмнө таксинд ингээд нэг цаг тэ төгжрээ явж байхдаа ChatGPT тэгээ зүгээр өөрөө ингээд яриад тэгэл өөдөөс voice-оор над руу ингээд бүх хариултыг өгөөл тэ химэл уяханаа тэр бол ингээд зүгээр text to voice ч юм уу те. Ингээд тэгээд ер нь multi model ингээд яваад ах шиг байна. Тэгэхээр чиний харж байгаагаар одоо энэ ChatGPT ерөөдөө хэр их одоо хувьсаж өөрчлөгдөж чинь ер нь ирээдүйд бид нэр одоо сонсогч үзэгчдийн хувьд те хэрэглэгчдийн хувьд ерөөдөө юу хүлээх вэ? Ямар том төвчлүүд ер нь гарна гэж чиний бодлоор харж байна. За тийм. Тэгээд энэ одоо ингээл текст оруулахад зураг гарч ийн, видео гарч ийн, зураг оруулахад ихсгээрээ тэрийг тайлбарлаад текст гарч ийн гэдэг ч юм уу те. Одоо эдгээр нь сүүлийн үед хамгийн их одоо энэ том компаниудаа одоо релиз хийж байгаа одоо олон нийтэд нээлттэй тавьж байгаа модулууд бол их нь одоо MOE гэж ярьдаг, mixture of experts гэдэг. Нэг модель AI загвар байгаа боловч дотроо маш олон эксперт буюу маш олон жижиг моделүүд одоо энгийнээр ярил те байж байгаа. Тэгэнгүүт хүний одоо input буюу хүн одоо ингээл асуулт оруулах нь тэр модельөө. Тэгэхээр текст байвал текст боловсруулдаг эксперт руу явчихж байгаа. Зураг орж ирвэл зураг боловсруулдаг явдаг ч юм уу те. Тэгэхээр нэг том мөртлөө дотроо олон жижиг одоо хэсгүүдтэй тэднийг ингээд боловсруулж явчихж байгаа гэсэн. За цаашд одоо бид нэр юу хүлээвэл одоо юу одоо байж болох вэ гэж бодохоор за сүүлийн жилүүд болохоор ер нь за нодлонгийн хамгийн том нээлт бол одоо reasoning модель те. Одоо хүн юм асуухад одоо модель бодож байгаа юм шиг биднэрт бол харагдаж байгаа. Яг үндэ тэр бол модель бодоод байгаа биш. Зүгээр self reflection буюу өөрийнхөө хариултыг дахин нэг боловсруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ юун дээр үндэслээд ийм одоо аргыг хэрэгэлсэн бэ гэхээр хүний одоо яг бодол яг тэгж явдаг байх нь л дээ. Хүн одоо энэ ямар өнгөг асуухад хүн бол юу ч бодохгүй хар гэж хэлнэ тийм үү. Гэтэл тэгвэл хар өнгө ямар өнгөнүүдийг холбуул гарч ирвэ гэвэл хүн бодно тийм үү. За мөнгө гэдэг чи юу лээ? Цагаан цэнхэр хоёрыг холбуул юм болов гэж бодож ин тий. Дотроо бодож байгаа энэ процесс дээр хүн ч гэсэн хэцүү асуудлыг бодож хийдэм бол AI загварч гэсэн ингэж болох юм байна. Тэр нь одоо reasoning буюу өөрийнхөө гаргасан хариултаа дахин нэг харж үзэх. Тэгээ reasoning нь удаан байх тусмаа одоо илүү сайн хариулт гаргаж чадахгүй юу гэдэг бол дахиад нэг өөр асуудал бол авчиж байгаа. За энэ reasoning гарсан бас нэг гарснаар нэг AI-ийн хөгжүүлэлтийг одоо өөрчилсөн зүйл нь юу гэхээр reasoning-ээс өмнө бүгд ерөөсөө модельийнхаа хэмжээг л томсгоё гэсэн юм ерөөсөө. Одоо 1 тэрлэн хэмжээд одоо хэмжээг нь томсгоё гэдэг маань датагаа ихсгэе. Дата ихсэхээс гадна одоо энэ ихсгэе. Моделийн layer одоо weight гэж ярьдیں۔ Weight тий. Одоо жин гэж байгаа тий. Тэр жингийнхаа тоог л ерөөсөө ихсгэх юм бол угаасаа сайн үр дүн гарч ирсэн үнэн. Гэхдээ тэр моделийн хэмжээ томсгохын хэрээр моделийн хариу хугацаа нь уртсан. Улам л хүнд болно гэсэн үг шүү дээ. Тэр хэмжээгээр power илүү ашиглана. Тэнгүүд одоо энийг модельо томсгохоос илүүтэйгээр энэ inference time scale, test time scale гэж ярьж байгаа. Яг хүний
модель өөрийнхөө асуудал дээр дахин боловсруулалт хийдэг рүү илүү бүгд хандж байгаа гэсэн. Тийм. Ингэж ойлгож болох уу? Ер нь зүгээр ингээл бодоод үзэхэд би жишээлбэл ингээд нэг асуулт асуулаа. Тэр асуултнаас ингээд аюул олон датанаас өөрөө хариулт гаргаж ирлээ. Тэр хариултаа дахин загварчлагыг хэлээд байна гэж ойлгож болох уу? Тэр хариулт дээрээ дахин одоо энэ зөв үгүй юу гэж дахин одоо өөрөөсөө асууж чек хийж ийна гэсэн үг тийм. Одоо та нар хэрвээ юуны DeepSeek ялангуяа ингээд thinking process гэх тэрийг ингээд доош нь сумын дараад харах юм бол өөрөөртөө яриад зааваж гараа би чи ингэх хэвээр ийм асуулт асуух хэвээр хүний асууж байгаа асуулт ийм юм байна. Ийм байж болох юм гэснэ. Wait байж байгаа. Энэ яг зөв үү биш үү гэдэг ийм процессыг явж байгаа. Тэгэхээр одоогийн модулууд аль хэдийн чиний түрүүний хэлсэн reason бол хийдэг болцсон гэсэн үг үү тийм. Одоо бүх хамгийн хүчин чадал сайтай хамгийн сайн модулууд ер нь бүгд reasoning байж байгаа. Одоо ChatGPT 5 ч гэсэн тий харах юм бол ингээд thinking ч юм уу одоо reasoning гэл. Эннээс гадна зүгээр одоо хэрвээ одоо юуны хуучин одоо магадгүй Google дээр байгаа юм байна тий. Google-ийн модулууд дотор бол одоо Lite ч юм уу би яг нэрийн сайн тодорхой мэдгүй байна. Mini ч юм уу тий. Тийм одоо Pro ч юм уу ингээд ангилж байгаа. Тэдний хамгийн хөнгөн жижиг модулуудыг аваад үзэхэд шууд хариуд пак гээл гарч ирнэ. Маш хурдцтай. Тэр бол ямар ч reasoning биш зүгээр шууд хариултаа өгч ийнэ л гэсэн үг байхгүй тий. Ямар ч гэсэн өөрийнхөө асуултыг дахин яахгүйгээр гэсэн үг. Тэрнээс гадна зүгээр яг энэ одоо байгаа ихэнх модулууд маань ер нь ингээд auto regression гэж явдаг. Тэр нь текстээр ингэж хариултаа өгдөг гэсэн үг. Та нар харах юм бол ингээл яг тэгж одоо дурчнаад байдаг шүү дээ. Тэр нь яаж юм гэхээр нэг текст гаргалаа өөртөө өглөө хоёр дахь текстээ гарлаа. Тэр хоёр текстээ дахиж өөртөө өглөө ингээл дахин өөрөөр ингээд дамжуулаад нэгээр нь явдаг гэсэн. Энэс өөр нэг юу нэхэр diffusion model гэж байгаа. Тийм. Тэр нь яадаг вэ гэхээр ерөөсөө пад гээл бүх хариултаа гаргалаа. 3-5 удаа тэрийг өөрчлөөд сүүлийн хариултаа өгдөг. Энэ маш хурдан. Энэ одоо image processing буюу зураг, видео ашиглахууд дээр илүү сайн ашиглаж байгаа. Тэр нь хурдан учраас. Diffusion model-ыг харсан тий. Ингээд prompt өгөнгүүд эхлээд зүгээр юм static тий. Маш random одоо маш random нэг зураг өгөнгөтэй зүгээр нэг юм бацраг маргаад. Тэгээ тэрэн дээр маш их reasoning надад яваад юм санагдсан. Эхлээд diffusion model дээр нэг зураг ингээ өгөөд тэгээд тэрэн дээр болохоор артлахын модель нь болохоор асуулт асууж байгаа байхгүй. За энэ өөрөө болохоор одоо нөө DALL-E гэдэг байгаа шүү дээ тий. Тэд нар чинь болохоор ингээд одоо хэдэн тэрбум ингээд зурган дээр train хийсэн модель байгаа. Тэгээ эхнийхээ diffusion-ыг зургийг prompt-тойгоо ингээд харьцуулаад за энэ prompt энэ зураг хоёр хоорондоо хэр илэрхийлж чадчихэв нэ гэдэг асуултыг ингээ байнга итерацлал асуугаал байдаг. Технийх нь мэдээж зүгээр нэг хамаагүй random зураг юм чинь мэдээж одоо муу 0 байна ч юм уу тий. Тэгээ тэр 0-оос ингээ нэг pass хүртэл ингээ reason хийгээл итерацлагдаал яа. Энэ бас reasoning гэсэн үг үгүй юу? Энэ болохоор арай бүтцийн хувьд арай жоохон өөр юм л дээ. Diffusion model-ыг одоо сурахад яадаг гэхээр эхлээд бодит одоо хариултыг эхлээд өгдөг байхгүй. Auto regression дээр болохоор эхлээд prediction хийгээ тэрийг хариугаан дараа нь ингээд харьцуулаад энэ зөв буруу байна гэдгийг ингээд боддог бол diffusion model эхлээ хариугаа өгнө. Хариунаас тэрийг ингээд эвддэг гэсэн үг гэх юм уу? Миний зургийг өглөө. Миний зургийг эвдсээр агаад ямар ч хамаагүй нэг юм random юм noiseтэй зөв баг цэг гаргаж ирж байгаа тийм. Тэгээ энэ процессоо сургадаг машинд. Дараа нь тэнгуүтэй модулээс асуухтаа энэ random ямар ч хамаагүй цэгээ өглөө. Тэгээ намайг predict хий гэж асуудаг. Ийм жоохон арай энэ алхам нь эсрэгээр гэх юм уу тий. За ирээдүйд ямар гой бүтээгдэхүүн гарч ирэх чинь. За өнөөдөр өдөр ChatGPT байна. Ирээдүйд одоо энэ жилийн одоо тренд бол ер нь бол бүгд agentic AI болчихлоо шүү дээ. Бүгд ийм агенттэй монголоор агент юм да тий. Агент дээр суурилсан юм системүүд гарч ирж байна. Дараа жил ч юм уу ирээдүйд яах вэ гэхээр ер нь бүгд robot руу айгүйх орох тийм хандлага байгаа юм шиг байна л тий. Одоо хүн болгон л ярьж тий robot руу. За чиний харж байгаагаар одоо Tesla-гийн Optimus robot гэж зөндөө олон юм роботууд байна. Тэгээд роботыг болохоор бидний харж байгаагаар болохоор хоёр хувааж байгаа. Нэг нь болохоор narrow task based robot гэдэг. Энэ болохоор зөвхөн яг task based нэг робот. Нөгөөх нь болохоор ерөнхий робот гэдэг. Энэ болохоор general purpose ерөнхий хэрэглээний робот гэдэг. Тэгэхээр чи энэ хоёр робот ерөнхийдөө хизээ чиний харж байгаа ерөнхийдөө одоо хэрэглэгчдийн урд гарч ирэх вэ? Тэгээд тэр гарч ирэх хүртэл ямар одоо технологийн том дэвшилтүүд бий болох вэ? Эсвэл энэ технологийн том дэвшилтүүд бий болохгүйгээр зүгээр л цаг хугацааны асуудал, хөрөнгө оруулалтын асуудал тий. Зүгээр тэр weight-ээ илүү хүндрүүлэх, компьютер хүндрүүлэх, датагаа одоо ихсгэх л асуудал уу?
энэ дээр нөгөө Jensen Huang хэлсэн байгаа шүү дээ. Одоо Nvidia-гийн үүсгэн байгуулагч. Энэ роботын одоо роботуудыг хийхин тулд одоо бид нэр хүмүүсийн одоо физик хийм болон энэ байгалийн шинжилгээ ухааны маш сайн мэдлэг хэрэгтэй. Одоо суур хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нэр одоо яг хүний харилцаан дээр бол бид нэр ингээд ChatGPT гэх мэтээр сайн олчж байна. Ягаад тэгэхээр дата нь интернет битүү байж байна тийм үү? Бид нэр аль хэдийн нэгээ сурагчлаа. Одоо робот чинь шинэ учраас тэр дээр хийх одоо ажиллах хүчин те тэрийг одоо хийх тийм сайентистууд одоо айгуух тутмаг байгаа юм болов мөн дээрээс нь дата те мэдээж ойлгомжтой. Эдгээр зүйлс тутмаг байгаа учраас робот хийхэд бол бас миний бодлоор нэг тэгж хурдан арай болохгүй байх л гэж бодож байна. 2030 гээд байгаа шүү дээ те ерөнхийдөө. Өнгөрсөн 7 хоногоос ярьсан. Одоо физик гэхээр ер нь бол хөдөлгөөнийг нь бас судлах шаардлага үүсэж байна гэж бас ойлгож болох бах те. Яг одоо ерөнхий жижиг сэжиг хэрэглээний одоо нэг кофе чанах ч юм уу те нэг гармаар тэд нар бол мэдээж бол гарцсан байна. Тэгэхээр миний робот гэж аана бол яг л хүн шиг ажиллана те. Одоо ямар ч гадны нөлөө тусламжгүйгээр шагнал хүн шиг ажилладаг тийм роботуудыг ихд бол цаг хугацаа орох байх л гэж бодож байна. Тэр All-in podcast-ыг би сонсож байхдаа Elon Musk-ыг оруулж ирээд ярьсан. Тэгээ Elon Musk-ын талаар за энэ Optimus робот ерөнхийдөө өнөөдөр ямар одоо юу дээр явж байгаа статустай байна. Тэгээд ирээдүйд ингээ явхад таны харж байгаа хамгийн том проблем юу вэ гэсэн чинь гар гэсэн. Хүний гарыг хийхдээ айгүй хэцүү. Яагаад хүний гарыг хийх тийм хэцүү вэ? Тийм л байна. Хүний гарыг их хийж айгүй хэцүү юм шиг байна. Хүний гарыг илдэвтэй л дээ. Одоо би яг тэр талаар бол сайн мэдэхгүй байна л да. Яг тэр бол одоо механик талын ч юм уу илүү одоо байгалийн шинжилгээ ухааны бас нэг асуудлууд байдаг баг л та. Гол нь хүн чинь одоо нөгөө одоо тэнцвэр олох байдлаас ахуулаад тий. Тэр зүйлүүд одоо хүндийн төвийг одоо хүн өөрөө маш сайн оновчтой зохируулдаг энэ төр гэл тэр зүйлүүдийг шийдэхэд бас их амаргүй байдаг баг. Гэхдээ сүүлийн үед тэр нөгөө хятадын роботууд одоо нэг гар ингээл нисчирэл жийж унгааж тэгэхэд бол ааш хурдан босч ирж байгаа тийм. Тэгэхээр одоо бол модулуудыг яг нэг асуудал болгоныг ингээл нэг авч хийдэг. Task based байгаа тийм. Аха. Хятадууд одоо жишээ нь илүү баланс одоо тэнцвэр олох дээр илүү анхаардаг ч юм уу тийм. Одоо Европ руу болохоор илүү үйлдвэрлэлийн ч юм уу тийм. Тэр талын роботууд дээр илүү анхаардаг ч юм уу ингээл яг. Тэгэхээр хөгжлийн хувьд task based роботуудыг ингээд use case ингээд байдлаар жишээ болгоноор ингэж гаргаж байгаагаад дараа нь бүгдийг нийлүүлээд ерөнхий болгох юм уу? Ерөнхий робот руу очих тэр зам нь болохоор шал өөр зам л байх уу? Миний бодлоор яг тэр л баг. Яг ингээл тус нь хийж явж байгаа л тусын асуудлуудын шийдлээ task болгон дээр төгс ажилтдаг робот бүтээлээ. За тэгвэл энэ асуудлуудыг нийлүүл яаж болох вэ гэдэг бол ингэж явах нь угаасаа яг л инженерчин шийдэлч өгч гэсэн яг зөв шийдэл баг. Өөр бас нэг гоё тренд болохоор чи brain computer interface гэж бас нэг ярьсан тий. Тэгээ brain computer interface BCI гэдэг энэ юу нэг юу болоод байна. Энэ талаар бид нартай жоохон хаалцаач. Тий, би анх бас BCI гэж сонсчод энэ одоо юу вэ? Уураг одоо нөгөө BTS би болохоор BTS гэж. Би болохоор нөгөө BCI AA гэдэг нөгөө уураг юм бол юу юм бол гэж бодсон чи яг brain computer interaction гэдэг одоо interface гэдэг одоо хүний тарих компьютерийн хоёрыг яаж холбох вэ гэсэн одоо холбоослыг л яаж хийх вэ гэж юм л да. Тэгээ энэ чинь гэхдээ яг дөнгөж шинэ одоо цоош нь гарч иж байгаа биш. Алид 1919-р 20-р зуунд хүртэл одоо байж исэн. Одоо бид нэр кинон дээрээс харах юм бол хүнийг нэг ийм амар том ийм компьютер шиг юм ингээд тархийг суулгачаад ч юм уу эсвэл ийм баахан утсаар холбогдсон нэг ийм хуйх шиг юм өмсүүлээл хийдэг байсан тий. Гэхдээ тэд нар бол маш одоо сайн ажиллаж байгаагийн гол шалтгаан нь нөгөө хүний тархин дотор чи ингээд бодол явахад хүний мэдрэлийн эсүүд хоорондоо сигнал буюу одоо дохио долгионуудыг биеинтэй ингээд дамжуулж байгаа гэсэн. Тэр нь бол цахилгаан сигнал байна шүү дээ. Тэрийг тархины энэ гавлын ясны гаднаас ингээд мэдхэд бол айгүй хэцүү хүндрэлтэй байдаг байна л дээ. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ BCI-ыг хийж байгаа одоо стартапууд одоо хамгийн их хэрэгж байгаа нь бол Neuralink байна те. Elon Musk-ийн хөрөнгө оруулсан босгосон. Тэгэхээр энэ нь яаж юм нэхэр хүний тархины гавлын ясыг нээгээд одоо мэдцлийн аргаар тархинд нь одоо тэр тархины сигналыг дамжуулах тийм электрод буюу одоо дамжуулагч тийм төмөр хийж гэнэ гэсэн үг. Чип гэж ойлгож болох уу? Чип бол яс биш юм байлээ. Яагаад тэгэхээр чиний дизайн хийж байгаа чип биш үү те? Үгүй бол болчих биш үү? Тэр нь болохоор зүгээр яг хүний долгионыг дамжуулах электрод тэр долгионыг боловсруулдаг машин тусдаа гадаа байж байгаа. Тэр машин тэр одоо долгион дамжуулагч төмөр хоёр Bluetooth-ээр холбогдож байгаа. Баха одоо тэнгуут нэг юм дөрвөлж нэг юм төмөр байх нь л та тийм сэрээтэй. Тэрийг тархи руу ингээд зоолоо.
Тархин дээр одоо хүн бодол бодоход тэнд сигналууд гарлаа. Тэр сигналыг Bluetooth-ээр чиний одоо PC руу лаптоп руу ингээд одоо Bluetooth-ээр дамжууллаа. Лаптоп дээр чинь тэр сигналыг декодинг буюу тайлж уншина гэсэн. А энэ хүний энэ сигнал чи одоо гараа хөдлөе гэсэн бодол байна штэ гэдэг ч юм уу. Энэ хүн чинь ийм үг хэлж байгаа сигнал байна штэ. Тэр командыг лаптоп чинь мэдэнгүүтээ одоо IoT device-ууд руу шилжүүлэх нь л дээ. Тэгснээр хүн бодлороо одоо маусаа хөдлөх өдөр тахна тий. Эцсийн дүндээ. Тийм 0 ороод хаалгаа ачвал ажиллаа очих юм шүү дээ тий. Би одоо Bluetooth холдож байна. Тэгээ одоо нөгөө утсаа барьж 0 ордог шиг л нөгөө компьютер бариад ахна л дээ. Гэхдээ тэгтээ юу яагаад ер нь энэ хэрэгтэй? Одоо би чинь маусаараа ингээд perfectly тий ингээд өөрийнхөө компьютер ингээд ашиглаж шít. Заавалжгүй миний бодлыг миний компьютер одоо би өөрийнхөө гарыг хөдлөхгүйгээр удирдах үнэхээр тийм шаардлагатай мó эсвэл ирээдүйд бүр ингээд бүр гоё бидний мэдхгүй юм гоё use case жишээнүүд гарч ирэх гэж байна. Юу юм шүү. Миний бодлоор нөгөө тусгай хэрэгцээтэй хүмүүстээс зориулагдаж болох юм шүү. Одоогийн яг гол зорилго тэр. Одоо жишээ нь одоо гар хөлөө хөдлөх чадахгүй тий. Тийм байна. Хөгжлийн бэрхшээлтэй ярьж чадахгүй энэ хүмүүст яг одоо гол зорж байгаа. Гэхдээ яг Neuralink-ийн хитэн зорилго бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст биш. Одоо superhuman буюу одоо хүнийг компьютертэй одоо холбох л одоо тэр нь зорилго. Тэр нь юу гэхээр одоо Elon Musk ч өөрөө хэлсэн шүү дээ. Ингээ хүн интернеттэй одоо мэдээлэл солилцох хурд маш удаан байна. Ягаад тэгэхээр бид мэдээллийг солилцохдоо гараараа утсан дээр тайпинг хийж байна тийм үү? Нэтээс юм хайхтаа. Энэ өөрөө мэдээлэл орууллаа буцаа хариу гаргахад маш удаж байна. Хэрвээ тархитай шууд холбочвол маш хурдан болно гэсэн нэг юм ярьж байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ жоохон гэхдээ яг одоо гол Neuralink-ийн гол зорилго нь тэр. Гэхдээ энэ одоо Neuralink-ийн бас асуудлууд байгаа юм билээ л те. Одоо тэр сигнал дамжуулах тэр төмрийг шууд тархи руу ингээд зооно гэдэг чинь өөрөө хүний бие чинь гаднаас биет орж ирэхээр эсрэг үйлдэл үзүүлдэг. Танихгүй биет байна гин. Дээрээс нь тэрнээс хамаарад одоо тархины одоо гэмтэл учирч болно те. Одоо цус бүлэгнэлт явж болно гэдэг чинь асуудлууд байж байгаа. Тэнгүү сүүлийн үед гарч иж байгаа энэ BCI нь бол юу гэхээр нэг Synchronous гэж компани байгаа. Австралийн хөрөнгө Австрали хүн одоо үүсгэн байгуулсан. Энэ хүн болохоор яаж юм нэхээр тархины юм нээлттэй хагалгаа биш. Гавлын ясыг нээх биш. Нэхгүйгээр гол судсаар одоо стенд гэж байдаг те. Та хэд мэдвэл одоо нөгөө зүрхний судас нь ингээд хатуурсан одоо өөхөлт ихтэй нөгөө судсаар нь цус дамжихгүй байгаа хүмүүст нэг стенд гэж тавьдаг шүү дээ. Нэг ийм харцгаар тийм төмөр. Зүрхний шигдээсэнд юу яадаг шүү дээ. Зориулж тавьдаг те. Одоо өөрчил сэргийж тавьдаг. Яг тийм стендийг төв судсаар явуулаад хүний тархин дээр ингээд гол судас байж байгаа. Тэрнээс салсан судсууд байна. Яг энэ гол судсанд тавьчихж байгаа. Тэнгүү тэр стенд нь өөрөө сенсортэй, мэдрэгчтэй. Тэгэхээр заавал тархи руу юм зоохгүйгээр судсан дотор байрлуулсан төхөөрөмжөөр тархины сигналыг барьж авч байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр сигналын одоо энэ дээр нөгөө Bluetooth device байж байна. Тэр сенсор чинь энэ судсаараа явуулаад энэ дээрээ сигнал өглөө, энэ Bluetooth сигналаараа дамжууллаа. Компьютер дээр тэр сигналыг барьж авлаа. AI тэн дээр бас оролцож байгаа. AI юун дээр олчих. Тэгэхээр тэр сигналыг декодинг хийж байгаа, таньж мэдж байгаа. Энэ хүн хуруугаа дарыг гэж байна. Босъё гэж бодож юм ч юм уу те. Тэгсэн ч хүний одоо юу ч юм бол зэрхний шидээс нь тавих ч юм бол ингээд оруулж тавьдаг ч судас шун. Тэгсэн ч одоо хүний бие гадны биетвэл байна гэж хүлээж авах нь үстэй. Гэхдээ тэр стенд болохоор одоогийн байдлаар нээжлүүлсэн хамгийн бага side effect буюу сөрөг нөлөөтэй юм байлээ. Ягаад тэгэхээр тэр стенд нь өөрөө нарийнхан дээрээс нь судсан дотор оронгуудаа судасны эсүүд нь өөрөө тэрийг ингээд тойрон бүрхэд яг биеийн нэг хэсэг шиг болгочтой юм байлээ. Тэгэхээр тэрийг нэг тавьсан бол буцааж авч болох. Зөвхөн төсөөлөд үзэх юм бол хүн ингээд бодлороо юм өдөрдөг болохын тулд тархилгоо ямар нэг юм оруулах шаардлагатай. Тэр нь гаднаас болон дотроос байх боломжтой л гэж үзээд байгаа юм байна тийм. Гэхдээ хамгийн одоо риск эрсдэл багтай нь бол яг тэр судсаар тавилж байгаа нь бол одоогоор. Гэхдээ энэ бас өөрөө султалтай. Тархи руу шууд зоохгүй болохоор бүх сигналыг бас барьж авч чадахгүй. Хамар хүрэн баг гэсэн. Гэхдээ хамгийн риск эрсдэл баг. Гэхдээ яг энэ дээр нэг сонирхолтой юм юу гэхээр одоо бол бүгд тархинаас сигналыг яаж хадагш гарах вэ те. Хүний бодлыг яаж компьютер рүү шилжүүлж боловсруулах гэж байгаа боловч ирээдүйд яавах вэ гэхээс буцаад эсрэгээрээ тархи руу яаж мэдээлэх вэ те. Тэгнэ гэсэн. Тэр нь юу вэ гэхээр яг нөө одоо Black Mirror дээр гардаг. Гинт ингээл утсан дээрээ би ингээд уйтгалч байвал би хажиргалын мэдрэмэн ингээд товч дарахад компьютерээс сигнал өгөөл сигнал өгч जैन те. Допамин чинь шууд одоо экс юм те. Бага багт Matrix кино үзчихсэн. The Matrix кинон дээр болохоор нөгөө Leo гэж залуу те. Тэгээд нөгөө Leo нөгөө дайснуудаас ингээл цухтаал те. Байшингийн дээвэр дээр тэгээд портлет өгдөг. Тэгээ портлетыг унах гэсэн чинь унж мэдэхгүй. Тэгэн гут
нөгөө хүн рүүгээ яриад би одоо портлетыг яаж унахыг ингээ мэдмээр байна гэсэн чинь шууд одоо тархи руу хэдэн код бичээл тэгэл нэг хэдэн секундын дотор портлет унах ингээ чадвартай болчихж байгаа юм шиг те. Тэгэхээр эн чинь баг ирээдүйд баг тэднэрлөө биднэрлөө явж гинөө одоо супер хүнийг бүтээн гэдэг чинь. Тэгэхээр өнөөдөр би одоо солонгос хэл сурах ч бод одоо ингээ газ ингээ за энэ PCI хүлээч. баг тийм болох гээд те. Одоо энэ дээр нөгөө мета сая орсон нөгөө нэгдсэн Александр Ван гэж байгаа шүү те. Тэрнээс одоо сэтгүүлч асуусан баг. Чи одоо 30 хүрээд өгч जैन те. Гэр бүл төлөвлөж гин үү хүүхдээ эзэ болох гэсэн чинь би энэ BCI-ыг хөгжтөл би хүүхдээ болохоос хүлээнэ гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо бол ингээл хүүхдүүд маш хэцүү ингээл өрсөлдөөнтэй нийгэмд мэдлэг олж авч जैन те. Олон янзын хэл сурах хэрэгтэй байна. Хэрвээ BCI хөгжчих юм бол зүгээр ингээд алга уруулах юм энэ шууд хүрэн штэ гэсэн ухааны юм ярьж байгаа. Гэхдээ яг хөө энэ бол манай хүний хувьд нэг тийм онцгой юм ярих хэрэгтэй учраас тэгсэн байж магадгүй. Би бол аав хүний хувьд бол тэрийг бол ерөөс дэмжихгүй байхгүй тийм тийм юм яа гэж. Гэтэ ер нь зүгээр ирээдүйд бол яг компьютер одоо мэдлэгийг бол шууд гэж нэг дор авах боломж байгаа л гэсэн. За хоёулын цаг бараг төгчөн. Гэтэ уг нь нэг агуу гой сэдв байгаа. Тэр сэдвийн талаар яриад тэгээд бараг өндөрлөх шат руу гараа тий. Тэгэхээр энэ сэдв бол яхахгүй бас хүн болгон ярьж байна. За химэл ойхон би боллоо, ChatGPT ингээ би боллоо. Маш их ингээд хувьсэл те явж байна. Та тэрний одоо хиймэл авийнхны дараачин шат юу вэ гэдэг дээр одоо олон ойлголт теори дээр онолууд байна. Тэгэхээр тэрнийх нь нэг нь болохоор яхахгүй AGI гэж байгаа. Энэ болохоор ерөнхий хиймэл авийн гэх юм уу те. Тэгэхээр AGI гэж их хүмүүс ярьж байна. Super Intelligence SI гэж бас хүмүүс их ярьж байна. Тэгэхээр чиний ойлгож байгаагаар бид нарт бас AGI SI гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлаад өгөөч. За одоо ерөнхий AI гэхээр одоо яг одоогийн нөхцөл байдалд одоо хүний одоогийн нөхцөлд хөгжсөн AI болохоор одоо хүний хийж чадах зүйлийн зарим нэг үдийг одоо хийж чадчихна л да тий. Одоо хурдны зам дээр жишээ нь камер бол одоо 100 машиныг нэг дор зэрэг дугаарыг таньдаг ч юм уу тий. Энийг бол хүнээс илүү хийж чадчихна. Гэхдээ ерөнхий AI гэдэг нь болохоор яг л хүн шиг бүх төрлийн таск дээр хүнээс илүү ажилдаг одоо тэр ойлголт тэр одоо хиймэл оюухныг л AGI гэж хэлээд байгаа шүү байгаа. Super intelligence гэхээр бүр хүннээс илүү одоо хүнд эргээ зааж өгнө л дээ тий. Хүнд эргээд одоо яах ихийг зааж өгнө. Хүнээс илүү хүний оюун ухаанаас давсан одоо тийм хиймэл ойлголтууд хиймэл оюухан байх нь л дээ. Энийг тэгэхээр одоо мета болохоор ч одоо AGI дээр ер нь бол өөрсдөө жоохон хоцорчлоо гэж үзэж явах шүү. Тэнгүүд дараагийн алхам буюу super intelligence руу тэгээд тэрнийхээ дагуу одоо бага бүрдүүлсэн. Гэхдээ одоо нөгөө Александр Ванта бас жоохон асуудалтай байх шиг байгаа. Тэгээд сүүл хамгийн өчигдөр би уншсан мэдээгээр одоо мета болохоор Google-ийн Gemini те тэрийг авч ашиглах сонирхолтой илэрхийлсэн. Энэ юу гэж нэхээр аль хэдийн багаан бүрдүүлсэн мөртлөө Google руу явж гинэ гэдэг чинь бас л амаргүй хэцүү зүйл байгаа байхгүй те. Хүн болгоны ярьж ах шиг одоо ингээл дараа жил 5 жилийн дараа 3 жилийн дараа эсвэл open AI аль хэдийн хүрсэн мөртлөө нуугаад ин ч юм уу. Тэр бол үннээс жоохон хол байх гэж бодож. Тэгэхээр за AGI руу яаж хүрэх вэ гэдэг асуулт байгаа хөө. Тэгэхээр AGI руу хүрэхин тулд за AGI-гийн өмнө өнөөдрийн LLM-ийг бий болгохын тулд хамгийн чухал технологийн дэвшилт нь болохоор Transformers байсан гэж чи түрүү ярьсан тий. Тэгэхээр Transformers болохоор өнөөдрийн бидний мэддэг ChatGPT-г бий болголоо. За тэгвэл AGI руу хүрэхэд Transformers шиг өөр бас нэг одоо бидний өнөөдрийн мэдгүй байгаа тийм технологи бий болох уу эсвэл одоо байгаа зүгээр датагаа ихсгээл тэр нөө weight улам хүндрүүлэл дата центр дэлхийд аваар хаасаагүй тавьсаар байгаа л AGI бүтээгч юм уу эсвэл Transformers шиг яг нэг тийм бас нэг шин технологи хэрэгтэй байгаад байна уу? Яг шин зүйл хэрэгтэй гэдэг дээр би санал одоо нэг дээр нэтгэдэг. Яа энийг ч бас тэр одоо OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч одоо Илья Сацкеви би бас яг нэрийг яг 100% санахгүй байна. Тэр хүн бол яг энийг бол тодорхой хэлсэн байгаа байхгүй. Интернетээр байгаа дата бид нар удахгүй датагаа одоо дуусна тий. Бүгдийг ашиглаад дуусна гэж байгаа байхгүй. Үгүй би жирийн хүн бодох юм бол энэ чинь өдөртөл одоо хэдэн зуун тэрбум одоо терабайт дата үүсэж яхад яагаад дуусах юм бэ? Тэд чинь чанартай дата гэж байна. Маш олон давхцсан дата гэж байгаа. Тэгэхээр AI модулууд бол том модулууд бол хардвер бол маш сайн байгаа учраас бүх датагаа сурахад дуусчихсан. Тэгэхээр яах вэ? Одоо датагүйгээр яаж чадварыг сайжруулах вэ гэдэг тал руу явах хэрэгтэй.
энэлүүч компаниуд одоо алидэ судалгаа эхэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр хурж иж бид нэр магадгүй ээж айд хүрэх. Датаг болохоор exhaust хийгээд одоо яах вэ гэдэг дээр нэг технологи гарч ирэх юм байна те. За би сүүлийн нэг асуулт асуу. Тэгээ болдгоор өгөө. Тэгээ ойлоод дуусгая. Одоо яг нэг 5-10 минут л үлдчих те. LLM руу хүрэх ингээд чи хугацаа гарах юм бол за 2x2 те диаграм харах юм бол энэ ингээд time гэх юм бол нэлээд одоо AGI руу хүрэх AGI биш одоо ChatGPT руу хүрэх нь болохоор энд байх юм бол нэлээд удаж арайч үгэж одоо жишээ нь LLM ChatGPT-ээр хүрч байгаа байхгүй тий. Тэрний дараа одоо AGI руу хүрэхэд бас яг тэр шиг юм линеар байдлаар нэлээд удаж ингээд очих уу гэдэг эхнийх нь асуулт. Хоёр дахь асуулт болохоор зарим судлаачид юу гэж ярьж байгаа, экспертүүд юу гэж ярьж байгаа гэхээр AGI дээр хүрэнгууд чиний түрүүн хэлсэн шиг AGI ч нь болохоор баг одоо энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүстэй ижилхэн хэмжээний одоо потенциалтай болчлоо гэж байгаа тий. Super intelligence нь болохоор биднэрт ингээд зааж өгөх хэмжээний одоо super intelligence бий болно. Тэгэхээр AGI хүрэнгууд AGI ч нь болохоор өөрөө reason буюу өөрөө итерацлаад AGI super intelligence руу хүрэх тэр цаг хугацаа маш хурдан болно. Бараг exponentially бараг өөрийнхөө одоо тий тэр чинь 24/7 унтахгүй болохоор шууд өөрийгөө гаргана гэсэн бас нэг тийм асуудал байгаа. Тэгэхээр миний эхний асуулт нь болохоор AGI руу хэдэн жил байх вэ? Хоёр дахь нь болохоор чи одоо эксперт руу хэлж байгаа AGI-гаас SI руу хүрэх тэр хугацаа маш богино гэдэгтээ санал нэг үгүй байна уу? Тэрнээ санал нэг. Одоо зөвхөн AI эхэлтгөө ер нь ингээл 1900 оноос 20 дугаар зуунаас эхлүүл ингээл одоо аж үйлдвэрийн хувьсгалыг ингээ харах юм бол эхний одоо хувьсгалууд эхний үеуд бол маш удаан байсан те бараг 50 60 дээр байсан. Одоо сүүлийн жилүүд бол бүр улам л хурцсаж байгаа. Яг geometry progress-ээр хурцсаж байгаа. Тийм болохоор AGI-аас super intelligence хүрэхэд бол би бүр илүү хурдна гэдэгт би итгэдэг. За окей, тэгэхээр маш олон сонирхолтой зүйлийг сонсож авлаа. Бас нарах байхтаа баярлалаа. Түх байхтаа бас баярлалаа. Тэгэхээр за ер нь биш те нэг манай хугацааш дууссан байна. За ингээ маш олон технологийн бүтээгдэхүүнүүдийг одоо технологийн ойлголтуудыг тайлбарлаж өглөө. Тэгээд эцсийн дүндээ гэдэг үгнээд базаад хэлэхэд за энэ олон технологийн төвчлүүдэд ер нь таны бодлоор нархахын зүгээс бол яаж одоо хүн survive хийж үлдэх юм бэ те яаж хэрэглээндээ нэвтрүүлэх гэдэг ч юм уу үлдэх юм бэ гэж дүгнээд тэгээд энэ подкастаа дуусгая. Залуучуудаа бас ингээ хандаж хэлэхэд ямар нэгэн зөвлөх вэ те. За тгий тгий гэх юм. Бүгдийг мэддэг энэ өндөрлөг байсан. Би бол хэлэхэд яг зүгээр яг би түрүү хэлсэн аж үйлдвэрийн хувьсгал гэх тэрийг буцаа эргээ харахад л яг бас түүх тавтагддаг те. Одоо хамгийн анх ингээ уурын цуг гарахад л хүмүүс бид нар хийх юмгүй болох юм биш те. Энэ машин технологич бүгдийг хийх нь шүү дээ. Гэтэл яг үнэндээ тийм биш байсан. Бүх юм хувьсгал гарах болгонд хүний ачаал даах чадвар улам их шаарддаг. Улам их зүйл мэдэх хэрэгтэй бол. Яг энэ AI ч гэсэн мөн адилхан. Одоо хуучин чинь ингээл орчуулагч гэдэг бол мэрэгжил байсан. Одоо хүн болгон ярьдаг болсон гэдэг шиг. Зүгээр нэг англиар ярих биш. AI-аас илүү англиар сайн ярьдаг болох хэрэгтэй болж байгаа байхгүй. Хүний хийж чаддаг. Одоо машин хийж чадахгүй тэр зүйлийг машин ярьж чадахгүй тэр яриаг бид нэр сурах хэрэгтэй. Зүгээр нэг англи сурах биш. Бүр унган, бүр цаашлаад өөрийгөө сайн илэрхийлдэг ч гэдэг ч юм уу те. Бүр л биднээс одоо нэхэх шаардах ур чадвар улам л ихсэж байгаа гэсэн. Тэгээд энэ дээр төрөл яаж сурах юм гэхээр би ч бас яг сайн мэдэхгүй байна. Зүгээр яг түрүүн хэлсэн Александр Вангийн хэлснээр бол одоо мань нөхөр чинь тэгээд тааш одоо спорт одоо компьютер тоглоом бүх сонирхлоо хай зүгээр л одооноос эхлээд vibe coding код гэд яг тэр бол хит экстрим одоо нэгтлэг барьсан. Гэхдээ л тэрнээс нэг авах зүйл юм бол биднээс улам илүү их чадвар мэддэг чадвар шаардна гэсэн үг. Тэгэхээр одоо жоохон багасаа илүү их одоо олон зүйлийг дуршиж те илүү гэхдээ энэ AI-с бол айх гэхээс илүү багасаа л илүү хамт дасан зохицох хэрэгтэй тийм. Тэгэхээр бидний хүүхдүүд бол одоо жишээ нь нөгөө бид нар багтаа ингээд найз нартайгаа зовлонгоо ярьдаг байсан те. Одоо бидний хүүхд чинь AI-тэй зовлонгоо ярьдаг болно шүү дээ. Та нар найз нартай ярьдаг байсан юм уу? Та нар бол шууд пост хийдэг байсан. Instagram дээр те эм болоо. Би зүгээр BCI хүлээгээл одоо ингээд хийх юмгүй. За тэгээд манайх байхдаа баярлалаа. Манай урилгыг хүлээж авч. Тэгээд сонсогчтой бас энэ хүртэл сонссонд баярлалаа. Окей, за стаг баярлалаа. Alright. Сайхан ярилцлаа. Цаг чагаа хурдан өнгөрлөө тий. Харин тэглээ. Нэг цаг чи ямар хурдан өнгөртий те. За. Окей.